сургалтаа бид нар одоо ерөөсөө нэг юм өөрсдийнхөө ингээд цээж идэлцээ өөрсдийнхөө одоо туршлагаар хандлагаар одоо үнд зүйлээрээ итгэл үнэмшлээрээ хүүхдэд одоо юу гэдгийг те магадгүй тэр бэлгийн боловсролыг магадгүй тэр эртний ёс зүйг хичээлэгч гэдэг юм уу ингээд зааж байгаа нь биднэрт нэгдсэн ийм хүний эрхийн төлөө хүчирхийлээс ангид байхын төлөө энэ ардчилсан нийгмийг одоо тий бэхжүүлэхийн төлөө хүмүүнлэг байхын төлөө ерөөсөө юм том зургаараа бид нар харж чадахгүй байгаа гэсэн. Бид нарыг Монгол гэдэг юм улсыг хүнийг хүүхдийг тий эмэгтэй хүн эр хүнийг ингээд бий болгож байгаа тэр соёл маань өөрөө эрүү соёл уу гэд хүчирхийлэн суурь шалтгаан өөрөө эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Гэтэл яагаад энэ хүүхд ийм зам үйл гаргаад байгаа юм бэ гэдгийг суурьаас нь бид нар олж харж юусаж чаддаггүй. Гэр бүл болгон ээж аав хүүхд гэсэн ийм гэцэд байдгүй маань өөрт байгаа амьдралын боломжоор бусдыг бид тэгэж хараад шүүмжлээд байгаа ч л гэж хэлмээр санагддаг байхгүй. Нийгмийн соёл хэм хэмжээ өөрөө энэ хүчирхийл үйлдэхин хэвэн гэдэг үтцсэн байгаа тийм. Ирчүүдэд өөрсөнд нь ч хэлэхгүй. Хэрвээ та магадгүй ийм алгаатай хүн явж явах юм бол утга нь тийм одоо хүчирхийлээс ангид юм байна. Хүчирхийлийг төвчдөг юм байна. Энэ хүн чи хөөрхөн зөрхтэй юм байна гэж харж болох юм шиг. За сайн байна уу? Сайн байна уу? Юуны өвн манай урагшлах хөдөлгөөн подкастын маань урилгыг хүлээн авсан маш их баярлалаа. Баярлалаа, өрсөнд баярлалаа. За подкастын маань зорилго гэдэг юм бол хүний эрх хэрэгчлөө, за тэгээд эмэгтэйчүүд эрхийн төлөө хөдөлгөөн, за гендер эрхтгч байдлын тухай олон нийтэд ойлголт өгөх те. За бид нар ер нь одоо өнөөдрийг хүртэл түүхийн хувьд те өнөөдөр бас ингээд 2026 онд эмэгтэйчүүдийн эрхийн төлөө ямар хөдөлгөөнүүд өрнөж ийн гэдэг тухай ингээд ярихаар бэлдсэн байгаамаа. За тэгээд энэ хүрээнд өөрийг тань зочноор урьлаа. За тэгээд оюун дээр маань болохоор хөөрхөн зүрхнүүд төрөмс байгуулахын зохицуулагч. Тэгээд маш олон хүмүүс бас мэдэх байхаа гэж итгэж байна. За ер нь яаж яваад те хөөрхөн зүрхнүүд төрөмс байгууллагыг бас байгуулав. Энэ эмэгтэйчүүд эрхийн төлөө хөдөлгөөнд хэдий цаг үеэс нэгдэж орвоо. За яг одоо 21 дэх жилдээ би яг эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөн тэр дундаа иргэний нийгэм хүний эрхийн салбар гендер төрөлс хүчирхийллийн даван туулагчдад одоо яг клиник үйлчилгээ үзүүлж байгаа юм хүн байна. Тэгээд анх би нийгмийн ажилтны мэргэжилтэй. Монгол Улсын боловсролын их сургуулийг 2005 онд би нийгмийн ажлаар төгсөөгөө байхдаа хүчирхийллийн эсрэг үндэсний төвд найзтайгаа дадлагч агчаар ажиллаад тэгээ яг тэндээсээ ажлын гараар эхэлж ирсэн. Тэгээд дараа нь Монфемнет, Гүнж төв гээд байгууллагуудад бас ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл ерөөсөө тэр чигтэл эмэгтэйчүүдийн эрх төр дундаа иргэний нийгмийн салбарт бол би ажилласан. Өөрөөр хэлбэл одоо төрийн байгууллагт нэг өдөрч ажиллаж үзээгүй. Тийм хүн. Тэгэхээр 2012 оны 8 сард 3 найзтайгаа буюу 2 сэтгэл зүйч 2 нийгмийн ажилтны мэргэжилтэй ийм 4 эмэгтэй нийлээд яг энэ хөөрхөн зүрх гэх төрөмс байгууллага үүсгэн байгуулсан. Тэгээд түүнийх нь нэг нь би. Тэгээд түүнээс хойш одоо гүйцэтгэх захирал буюу зохицуулагчаар нь бол ингээ ажиллаж явж байна. Хөөрхөн зүрх гэдэг нэр ийм дулаахан санагддаг. Сонсоход ягаад ийм нэр өгсөн бэ? Энийг манай үүсгэн байгуулагчдын нэг тэргүүн хонгор зул маань өгсөн юм. Доктор хонгор зул маань өгсөн. Тэгээд хонгор зул маань анх өгтөө байгууллагынхаа нэрийг хөөрхөн зүрх гэж нэрлээд яагаад их нэрлсэн бэ гэхээр хүн болгон хөөрхөн зүрхтэй эхээс төрдөг. Гэхдээ харамсалтай нийгмийн тий одоо альва нэг асуудлаас үүдэлтэйгээр ч гэдэг юм уу магадгүй бусдын одоо нөлөө системийн доголдол нийгмийн эдийн засгийн одоо нөхцөл байдалтай дайжиж гэдэг юм уу тий энэ одоо олон хүчин зүйлээс шалтгаалаад хүн хөөрхөн зүрхийг гүйжээд юм байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүчирхийл үлддэггүй хүн болгоныг л одоо хөөрхөн зүрхтэйгээд байгаа гэсэн үг. Тэгээд тийм утгаар бид нэр манай байгууллагч үйл ажиллагааны чиглэл нь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудлыг одоо тасан зогсоох, бодлогын нөлөөлөхийг хүртсэн сэргийлэх. Тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өрцөх хүүхэд тэдний гэр бүлийнхэнд сэтгцэн гэмтэд суурилсан одоо аргачлалаар нийгэм сэтгэлзэн үйлчилгээ үзүүлдэг, юм клиник үйлчилгээ үзүүлдэг, мэрэгжлийн үйлчилгээ үзүүлдэг ийм байгууллага. Тэгэхээр бид нар мэдээж одоо альва хүн төрөлхтнийг те зөвхөн хүүхэд гэхгүйгээр бүх одоо хүн төрөлхтөнд хүчирхийлээс ангид байхын тулд бид нэр одоо хөөрхөн зүрхээ тордоод л явж байна да. Ер нь тэгээд бодохоор бидний зүрх маань эрүүл агаад те сайн ажиллана гэдэг бол сэтгэл санааны хувьд, оюун санааны хувьд бол бас эрүүл байна гэж ойлгож болох нь шүү дээ. Ойлгодог шүү дээ те. Яг энэ сэдвэр ингээ ярихын өмнө бас ингээл яагаад ч юм надаа нэг тийм жоох юм харуулч юм шиг түрүүн ингээл живтер энийг л ярьжсэн боловч ингээл гэл бас нэг юм гүнзгий амьсгаа амар санагдал байна л да тийм.
ер нь хүчирхийллийн эсрэг ажиллахад те хамгийн хэцүү сорилт нь юу байдгүй нөгөө талаасаа сорилтоос гадна энэ ажлыг бусдын сайн сайхны төлөө нийгмийн сайн сайхны төлөө хийж хахад бас ямар мэдрэмж авдаг вэ? Яг уу бид нар нэгдүгээрт нөгөө мэрэгжлийн буюу яг энэ чиглэлээр бакалавр, мастер, доктор хамгаалсан хүмүүс ажилладаг учраас өөрөөр хэлбэл эдгээр энэ мэрэгжлээрээ бид нар ажиллаж байгаа учраас бусдын төлөө, бусдын сайн сайхны төлөө гэж бас одоо юм сайн үсэн ямар нэгэн үйл ажиллагаа гэж бол огтоос хардаггүй. Хоёрдугаарт энэ бол нарийн мэрэгжил. Тийм учраас бид нар эзэмшсэн мэрэгжилтэй хийж байгаа ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй, зарчимтай. Тэгээд одоо хүний эрхийн гендер эрхтгч байдлыг хангасан байдлаар бол ажиллахыг бол ингээд зорддог гэх юм уу. Тэгэхээр энэ бол маш хариуцлагатай ажил гэж бид нар нэг талаа бол хардаг. Нөгөө талаасаа бол энэ ажил дээр бид нар өөрсдөө юу гэдэг хин нэгэн бидний тохон томлоогүй. Бид нар өөрсдөө л энэ байгууллагыг үүсгэн байгуулсан. Өөрсдөө л одоо 14 дахь жилдээ одоо энэ ажлаар ажиллаж байна. Одоо би өөрөө л одоо 21 дахь жилдээ энэ салбарт гендер зүрс хүчирхийллийн даван туулагчдад үйлчлэгээ үзүүлэх гээд энэ асуудлын одоо аль болох эрүүл аюулгүй хүмүүнлэг тогтолцоо нийгмийг бий болгох гээд ингээд явж байгаа хүний хувьд ингээд хэлэхэд бол хамгийн түрүү хэлсэн чинь хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ гэх тээ. Яг уу мэдээж кейстэй ажиллах буюу нэг одоо үйлчлүүлэгч тэдний гэр бүлийнхэнтэй ажиллах, магадгүй эргэн тойрны тогтолцоотой магадгүй сургууль, хороо, амьдралын тэр орон нутаг, одоо эмнэлэгч гэдэг юм уу. Тэр нэг юм орон нутагтай ингээд ажиллах хад одоо тулгамддаг мэдээж маш олон асуудлууд бол байгаа тийм. Гэхдээ яг ингээд нөгөө маш өргөн үнцгээр нь харахад жишээлбэл 14 жил бид нар ажиллахад 400 гаруй одоо бэлгийн хүчирхийлэлд хүрсэн бэлгийн үйлчлэг, хүндрэл далах гэм тэргийн хоригч хүүхдүүдэд гэр бүлийнхэнд үйлчлэг үзүүлсэн байна л да. Тэгээ ингээ харахаар бол мэдээж кейс болгон маш хүнд тийм өөр ингэсэн онцлогтой, өөр ингэсэн одоо тийм давтагдчихгүй юм одоо юу гэх юм шинж чанартай, түүхтэй, хүрээлттэй, дэмжлэгтэй гэл тийм. Тэгэхээр энэ болгоноос ингээ харахаар бид нар хүн болгоны ч гэдэм хүүхэд болгоны кейс болгоны одоо тэр тулгарч исэн бэрхшээл гэж харахаасаа илүүтэй илүү тогтолцооны хувьд ингээ харахаар хоршиж даван туулагчдыг одоо дэмжсэн, ойлгосон, хамгаалсан тогтолцоо өөрөө Монгол улсад байна уугүй юу те? Соёл байна уу? Нийгмийн хэм хэмжээ байна уу? Үйлчлэгээ үзүүлж байгаа мэрэгчлэлтүүд нь өөрсдөө мэрэгжлийн байна уу? Сэтгэлээсээ одоо үйлчлэгээг үзүүлж гэнэ үү те? За магадгүй тэр нөгөө санхүүгийн асуудал гарч ирж болно, хүний нөөцийн ч асуудал гарч болно тий. Тэгэхээр маш олон төвшөнд, хууль эрх зүйн төвшөнд ч тэр ингээ эргээ харахаар манад өөрөө хорч хамгаалан тогтолцоо маш одоо юм хэврэг гэх юм уу тий, юм ядмаг гэх юм уу, юм сайн хүчтэй бол байж чаддаггүй. Тэгэхээр бид нэр тэр тогтолцооны одоо эсрэг тогтолцоог сайжруулахын төлөө одоо үдийтэй ингээд 14 дахь жилдээ ингээд ажиллаж байгаагийн хувьд эргээ харахаар түүнээс улбалтайгаар ядарсан, туйлдсан, одоо цөхөрсөн, хаяа шантран бид нар чинь тийм. Тэгэхээр заримдаа байгууллага бүр ингээд татан буулгах уугүй юу те хүртэл ингээд хэлцэж ярилцдаг юм хаширлууд хүртэл бид нар бий болдог. Тэгэхээр хамгийн хүнд нь тэр юм удаа л гэж харж байна. Ингээ хоёулаасаа ингээ тогтолцоог ярьлаа те. Тэгвэл яг энэ тогтолцоон дээр юу байгаад юу байхгүй байгаад байна вэ? Бид нар юуг одоо сайжруулах хэрэгтэй байна вэ? Яг энэ систем буюу тогтолцоо гэдэг ингээ харахаар бол ихэнх хүмүүс нийгмийн эдийн засгийн магадгүй улс төрийн хууль эрх зүйн орчин гэж хүний нөөцтэй холбоотой бол ингэж хардаг л та. Гэхдээ илүү гендер суурс хүчирхийлэл гэдэг талаас харах юм бол энэ бол өөрөө одоо Монгол улс чинь эцгийн эрхт одоо юм соёл, ёс тэ тогтцсон түүнийг одоо илүү дээдэлдэг, эрхэмлдэг ийм соёлын хэм хэмжээтэй ард түмэн шүү дээ. Тэгэхээр ингээ эргээ харахаар энэ өөрөө зүгээр хин нэг улс төрчч гэдэг юм уу гарч ирээд хин нэг одоо яам хамгийн газрын одоо дарга сайд гарч ирээд гэдэг юм уу манлайлаад ингээ өөрчлөөд тэр системийг одоо жишээлбэл ингээ өөрчлөөд ажиллах юм их юу байгаа юм л та. Одоо боломж хомсдоо гэх юм уу? Бид нар арт ирэг дээр нийгмээрээ тэ одоо боловсролын байгууллагт одоо хүүхдүүдийг хүчирхийллээс ангид байлгахын тулд хүний эрхийг жишээлбэл одоо боловсрол олгоход ч хүртэл тэр хичээлээ зааж явахтаа хүртэл тэ магадгүй тэр математикийн хичээлийг зааж явахтаа хүртэлч байдаг юм уу олгож байгаа тэр арга зүй арга барил нь бусдад харилцаж байгаа харилцаач гэдэг юм уу тэ энэ болгон ч өөрөө нөгөө тогтолцоог өгөнд бэхжүүлэх хэрэгтэй байхгүй бус тогтолцооны нэг хэсэг болно гэсэн. Гэтэл харамсалтай нь бид нар одоо ерөөсөл нэг юм өөрөөсдийнхоороо ингээд цээж идэлцээ өөрөөсдийнхөө одоо туршлагаар хандлагаар одоо үнд зүйлээрээ, итгэл үнэмшлээрээ хүүхдэд одоо юу гэдгийг те
магадгүй тэр бэлгийн боловсролыг магадгүй тэр эртний ёс зүйн хичээлэгч гэдэг юм уу ингээд зааж байгаа нь биднэрт нэгдсэн ийм хүний эрхийн төлөө хүчирхийлээс ангид байхын төлөө энэ ардчсан нийгмийг одоо тий бэхжүүлэхийн төлөө хүмүүнлэг байхын төлөө ерөөсөө ийм том зургаараа бид нар харж чадахгүй байгаа даа гэсэн үг. Тэгэхээр үүний төлөө жишээлбэл бид нар бас тэмцээл нөлөөлөхгүй бол ингээл ажиллаж байгаа гэх юм уу? Бид хэд одоо ингээд соёлын хувьд ч тий илүү том зургаар харах хэрэгтэй гэдэг чинь тий. Тэгвэл юу одоо энэ том зураг дотор юу багтж байна? За түрүүний хэлсэнчлэн бидний магадгүй нөгөө өв соёл уламжлал гэж бас итгэж үнэмшиж ирсэн, тээж ирсэн, өвлж ирсэн тэдгээр одоо соёл одоо юу гэдэг наад захын л одоо юу гэж болно шүү дээ. Зүр зүгч байдаг юм уу, хэл зүг байдаг юм уу те ардын аман зохиол байдаг юм уу, дуу байдаг юм уу? Энэ болгоноор бид нар жишээлбэл өөртөө гэсэн Монгол гэдэг ийм ондоошлол бий болж байгаа тийм. Гэтэл магадгүй тэр бид нарыг Монгол гэдэг ийм улсыг, хүнийг, хүүхдийг тийм эмэгтэй хүн, эр хүнийг ингээд бий болгож байгаа. Тэр соёл маань өөрөө эрүү соёл уу гэдэг ингээд эргээ харахаар маш олон соёлыг бид нар яг үнэхээр бидний өв соёл байсан гэж итгэсээр ирсэн байдаг шүү дээ тийм. Тэгэхээр өнөөдөр бол ядчил за яг одоо энэ олон жил, энэ олон 100 жил, тэгээ энэ олон 10 жил миний өвөөгөөс, эмээгээс, ээжээс мань, ааваас мань, одоо найз нөхөд, багшаас мас ч гэдэг юм өвлөгдөж ирсэн. Тэр нэг биднэрт одоо ингээд нэг өвлөгдсөн байгаа заншлагч гэдэг юм уу те өв соёлыг хэдүүлээ нэг ангилах хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй. За хоёлаа яриагаа өргөжлүүлээ түрүүний хэлжсэн жишээн дээр ямар санааг хэлхийг зорж исэн бэ? Жишээлбэл бид нар монголчууд хүүхдээ өсгөхдөө бас яг уламжлаа харах юм бол хүчирхийллийн аргаар өсгөдггүй л байсан байгаа байхгүй юу? Харин эсрэгээр хаан шиг хатан шиг өсөг гэл те. Үлгэрлүүл дуурайлах, заалах те. Одоо зөвүүл гэдэг байдлаар. Гэтэл нөгөө юу лээ? Нөгөө 5 салаа бов амсуулын шүү. Алганы амт үзүүлнэ гэл те. Барын зүлгээ баг дээр инж гэдэг юм уу? Оргуугээс охинтой дээр одоо эр муучи мин дээрч гэдэг юм уу те. Энэ болгоныг бид нэрийг ингээ өв соёл гэж хараад байгаа байхгүй. Гэтэл энэ өөрөө хизээ гарч ирсэн үг юм тий. Хизээ би болсон ямар одоо соёлоос би болсон гэдгээс төгчд бас тайлбарладаг юм бэ лээ. Тэгэхээр энийг одоо гээхийг хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр саяны энэ яриад байгаа хуучны бидний өв соёл гэж андуурч одоо ойлгоод байгаагаа хэдүүлээ гээчих юм бол магадгүй ирээдүйд бид нар ялгуурлангаа дурхалт хүний эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүчирхийлж гэдэг юм те. Нөгөө яриад гендер төрсөн хүчирхийлэл бол одоо маш эрс буурах магадaltaй байхгүй магадaltaй. Тэгээ одоо зүгээр жишээл хэлээ л да. Боловсролын байгууллагад үтингийн дээрлэхэл дарамт бол одоо сүлд өстой ихтэрж जैन хэрэгс сэтэрж जैन гэл те. Тэгээ бидний үед юм байгаагүй гэх. Яг бодох юм бол масрах байсан. Одоо ч бид нар насанд хүрчээд бинийг бол маш ихээр одоо дарамтлж дээрлэгч одоо тэ илүү дутуугаар нь шоолж, шовдрлож, ялгаж ярьж гардаг тий. Тэгчээд сургуулийн орчинд яг бидний гаргаж байгаа буюу томчуудын гаргаж байгаа энэ зан үйлийг нөгөө насанд хүрээгүй байгаа, ухамсар тархины илүү хөгжөөгүй байгаа, туршлага арай бага байгаа, эрх мэдэл бага байгаа хүүхдүүд тэгээ сэтгэл хөдлөлийн тархи илүү хөгжсөн байгаа хүүхдүүд чээс яг сэтгэл хөдлөлөөр өөрт таалагдаад байгаа мó таалагдахгүй байгаа мó гэдгийг эцэг эхчүүдтэйгээ адилхан томчуудтай адилхан илэрхийлэхээр өө чи баба хөхт муухай хөхт гэд цоллоод байгаа байхгүй. Тэгэхээр тэнд яагаад магадгүй үтингийн дээрлэл дарамт би болоод байгаа юм бэ? Дахиад нөгөө бид нар чи одоо юу гэдгийг нийгмийн хэм хэмжээнээс нийгмийн хэм хэмжээ буюу те надад одоо таалагдах, бусдад таалагдах хөөрхөн биш байна. Туранхай биш байна. Одоо юу гэдгийг царийн чинь арьс жишээлбэл те цагаан биш вэ ч гэдэг юм уу наацх юм. Өө чи аавгүй юм биш те. Өө чи гэр хороолт амьдрт юм биш те. Чи хөдөөнөөс ирсэн орг юм биш те. Гээд байгаа ч л нөгөө яриад байгаа байхгүй да. Бусдын оршихуй буюу бусдыг бусдаас ялгаатай байна гэдгийг мэдрүүлээд байгаа тэр ойлголтуудыг хэдүүлээ дахиж нэг эргэж хараад зосчих юм бол залруулчих юм бол бидний яриад байгаа энэ том гендер төрс хүчирхийллийг бууруулахад ядчил те асар том нөлөө үзүүлэх гэж хэлээд байгаа гэсэн. Жишээлбэл хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг бол буруутгах хандлага нийгэмд бол асар их байдаг штэ те. Гэтэ сүүлийн үед бол харцангуй бас гайгүй болж байна. За хоригчийг илүү буруутгах гэхээс илүү хүчирхийлэгчийг илүү их одоо тий цололдог чи уучлах хэрэгтэй яаж итгэл авах хэрэгтэй чиний хийсэн үйлдэл чи одоо буруу байна гэл тий магадгүй өмнө нь бол юу гэдгийг чи тэр хүчирхийлэгчийг дагаад
шид буудлын руу орсон нь дагаад тэр өгсөн уух юмыг нь уусан нь гэдэг ч юм уу те. Өөрөө зөвшөөрсөн гэсэн үг штэй гэдэг байдлаар чиний өмсөн хувцас ч өөрөө юм байсан учраас чи хүчрхийлд өөрөө өөрийгөө өртүүлэхийг мэдчихсэн гэдэг ч юм уу. Гэх мэтчлэнгээр буруутгал бол байдаг те. Тэгэхээр эн чинь дахиад нөгөө нэг хаанаас гарч ирээд байгаа юм гэхээр бид нар нөгөө ялгаатай байдлыг илүү их одоо өгшүүлээд байгаа тэр нэг юм эрүүл бус гэх юм уу да. Эрүүл бус өвлөгдсөн байгаа соёлоос, зан заншлаас би болж байна л гэсэн үг байхгүй. Хэрэг бид нар үүнийг халж чадгал юм бол магадгүй маш олон хүчирхийлд өрцөн хохирогчд өөртөөх нь дуу хоолойг үргэж те хүчирхийллийн одоо хүчирхийллээс улбатаагаар одоо үс хохирлоо барагдуулж эрхээ хамгаалуулж хүчирхийл үйлдэгч жишээлбэл ял шидэглийг нь одоо жишээлбэл амсуулагч гэдэг юм уу дахиж тэр хүчирхийлийг гарахаас урьдсан сэргийлж мянган хохирогчдыг одоо хүчирхийлд өртөхөөс урьдсан сэргийлнэ. За нөгөө нэг тогтолцооч явагдана гэсэн үг байхгүй магадгүй. Тэгэхээр энэ тогтолцоо өөрөө эрүүл явагдана гэсэн үг. Хорчийг хамгаалдаг, хүчирхийл үлдэгчийг одоо шийтгдэг, цаашдаа маш олон залуучуудыг магадгүй маш олон одоо хүмүүсийг гэмтэрэг хүчирхийл үлдэхээс одоо сэргийлэх зан үйл хандлага, ихтгэл үнэмшил нь хүртэл нөлөөлөх байхгүй. Эргээд нөгөө гендер цөрөөс хүчирхийл рүүгээ орох юм бол хүчирхийллийн суурь шалтгаан өөрөө эрх мэдлийн тэнцвэргүй байдал. Эрх мэдэл гэхээр чи маш олон ойлголт байхгүй. Бие махбодын хувьд том жижиг хүчтэй хүчгүй албан тушаалын хувьд байж болно те оюутан багш гэдэг юм уу те. За гэр бүлийн орчинд хүүхэд эцэг гэх ч үт юм уу би чамайг тэжээж байгаа өсөж байгаа төрөөс уучраас ч гэдэг юм уу те. За санхүүгийн хувьд бас байж болно. Илүү их одоо мөнгө олдог, илүү их одоо баялагтай, тэ өмчтэй гэдэг ч юм уу. Тэгээд дээрэс нь хүүс орж ирж байгаа юм чинь. Эрэгтэй эмэгтэй гэдэг хүүс орж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр үүнийг гендер цөрөөс хүчирхийл гэдэг маань өөрөө альва хүүсдэр тулгуурлаад бусдыг өөрт байгаа давуу байдлаа буюу эрх мэдлээ урвуулан ашиглах буюу санаатаагаар гэж байгаа. Өөрөөр хэлбэл санамсаргүй үйлчлэж байхгүй хүчирхийлэлд. Хин нэгэн тэр хүчирхийл үйлдэх гээд байгаа нөхөр хин нэгэн тэр хүнийг хохирогчоо болохыг сонгосон үйлдэл гэсэн үг. Нэгдүгээр сонгосон байна. Хоёрдугаар тэнд санаатаагаар буюу төлөвлөнө гэсэн үг тийм. Тэгээд өөрт байгаа тэр нэг юм бурангуй үзлээ хүслээ гүйцэхийн тулд тухайн хүүсэн дээр нь тулгуурлаад гаргаж байгаа эрх мэдлийн үйлчлэл хэлээд байгаа байхгүй. Хүчирхийл гендер цөрөөс хүчирхийл гэдэг. Тэгэхээр гендер цөрөөс хүчирхийллийн төрлүүд гэхээр хамгийн сонгогдогч бол хүчиндэх гэмтэрэг буюу бэлгийн хүчирхийл. Ажлын байранд бэлгийн дарамт хүүхдийн эсрэг хүчирхийлэл тий ахмад настан байна гэр бүлийн хүчирхийлэл гэл тий. Тэгэхээр хүчиндэх гэмтэрэг бол яагаад илэрдэггүй вэ гэдэг. Яг энэ Америкт хийсэн судалгаа шүү за. 3 охин тутмын нэг нь ухаангүй байх та. Өөрөөр хэлбэл ухаангүй байна гэдэг чинь тий ямар нэгэн сэтгэт нөлөөлөх бодис юм бэлтмэлийг ч юм уу сохтуруулах ундааг хэрэглээд гэсэн үг тий өөрийгөө бие авч явж чадахгүй болсон үедээ тийм үгүй гэж хэлж чадахгүй болсон үедээ гэсэн үг шүрл одоо юу гэх юм татгалзах шүрлийг хэлж чадахгүй болсон байх үедээ гэсэн үг тий ийм үедээ охин бие бусдад өгсөн байна. Тэн чи өөр хүчин гэмтэрэг байхгүй. Монгол улсад бол хүн амны гэмтэргийн дараа ордог гэмтэрэг штэ. Чи өөрөө тий. Тэгэхээр хин нэгэн ялангуяа өөрөөс нь дүү, насаар дүү, хүүсээр одоо тий эсрэг хүүснийч гэдэг юм уу тий илүүтэй. За тэгээд биеэр сул дорой. За магадгүй нөгөө нэг эргээд өөрийгөө хамгаалагч гэдэг юм уу хин нэгэн гэр бүлийн гишүүний дэмжлэг сул бол гэж. Тэрэн дотор нь магадгүй ээж нь Солонгост ажилладаг байж болно. Аав нь магадгүй шоронд хоригдсон байж болно. Үгүй бол гэр бүлийн ямар нэгэн дэмжлэг системгүй ийм нөхцөл байдаг шүү дээ гэр бүл болгонд тий. Тэгэхээр ийм нөхцөлийг далимдуулаад өөрт байгаа тэр нөгөө нэг сэтлэл гэдэг шүү дээ тий. Тэр хүчирхийллийг түүнийг одоо үлдэж байна гэдэг маань болно болохгүй талаар манайхан багаасна гэсэн үг. Гэр бүлийн орчинд ийм соёл байхгүй, зааж өгдөггүй гэсэн үг. Дээрэс нь боловсролын байгууллагт. Уг нь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хөтөлбөрт бол байдаг байхгүй. Эрүүл мэндийн хөтөлбөрт бэлгэн боловсрол гэдэг хичээлийг 105 цаг 6 дугаар ангиас 12 дугаар анги хүртэл ордгийг. Гэхдээ
тэр агуулга болоо шинжлэх ухааны үндслэлтэй нотлохоон цувралсан ийм одоо маш сайн агуулга байхгүй. Харамсалтай нь тэр агуулгыг бид нэр яг хүүхдийн хандлагт нөлөөлөх үз, итгэл үнэмшилт нөлөөлөх үз, ирээдүйн амьдралын зан үйлд нөлөөлөх үз гэсэн үг тийм. Магадгүй амьдралын туршлагал гэсэн үг шүү дээ. Ирээдүйд өөрийнхөө зан үйлийг яаж авч явах юм бэ? Бэлгийн зан үйлийг. Тийм. Тэр хосын харилцаанд жишээлбэл яаж өөрийнхөө бэлгийн одоо тэр зан үйлийг эрүүлэр илэрхийлэх юм бэ гэдэг байдлаар зааж өгч чадахгүй байгаад байгаа учраас бусдын хувийн орон зайд халдаж болно, бусдын имийг авч болно, тий. Одоо би хүсэхгүй хүссэн бол одоо хүч хэрглэж болно. Миний хайрын хил бол одоо тий заавал одоо эрүүл биш. Би зодож болно, цохиж болно, хүчрхийлж болно гэдгийг жишээлбэл бид нэр ойлгохгүй гэсэн үг байхгүй. Тэгээ яг энийг хэн хэлж ойлгуулж яах нөхөр яг үнэндээ иргэний нийгмийн байгууллагын ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлгөөнд одоо ажиллаж байгаа энэ цөөн эмэгтэйчүүдийн иргэний нийгмийн хүний эрхийн байгууллагууд л байна. Тэгээ тэрний нэгэн жишээл манай байгууллага байхгүй. Хүүхдийг бид нөр өөрөө яагаад хамгаалах ёстой гэж мэдээж хамгаалах ёстой л доо ойлгомжтой. Гэтэ зүгээр яагаад гэдэг дээр бас тайлбар хэлээд өгөөч. Бас нэг судалгаа байна л да. Ялангуяа шорон жаал эдэлж байгаа хоригдл гэдэг энэ ихтэй манай Монгол улсын судалгаа шүү за. Шорон жаал эдэлж байгаа хоригдлын 90% нь хүүхэд наснда хүчирхийлэлд өртсөн байдаг. Хүчирхийлэхээр сэтгэл зүйн болон бие махбод тэгээ үл хайхрах байдал, дээрэс нь бэлгийн хүчирхийлэл. Тэгээ шорон жаал эдэлж байгаа гэхээр илүү эрчүүд хамгаалж байгаа. За тэгэхээр бид нар яагаад хүүхдийг хайрлах ёстой юм бэ? Хайр халамжаар дутаахгүй өсгөх ёстой юм бэ? Зөөлөн инэрэнгүү хандах ёстой юм бэ? Өрөвдөж уурчилж боломж олгох ёстой юм бэ? Алдахыг нь зөвшөөрөх ёстой юм бэ гэхээр хүүхдийн тарих өөрөө тархины хөгжил тийм. Тархины хөгжил тэнд явагдаж байгаа. Мэдрэлийн одоо холбоосууд одоо тийм маш олон мянган сая эсүүд ингээ хоорондоо холбогдож байгаа процессд нь үйл явцад нь харамсалтай нь хүчирхийллийн буюу одоо тэр хүнлэг биш байдлаар зөв бус байдлаар хандаж харьцахаар тэр холбоосууд холбогддог юм байна. Тэгэхээр бидний нөгөө хүсэж байдаг инэрэнгүү байх, байлгах те бусдыг инэрж ойлгох, өрөвч нинжин сэтгэлтэй байх, хайр халамжаар дүүрэн байх гэл те. Уг нь тийм хүүхдэл боломоор байгаа штэ. Тийм штэ. Тэрнээс шүцэг эхчүүдийг та хүүхдээ ямар хүн боломоор байна гэж асуухаар хизээч би сансрын нисгэгч эмэгтэй Монголоос хамгийн анхны эмэгтэй сансрын нисгэгч болгоно, хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болгоно гэдэг юм уу те. Хамгийн одоо анхны юу гэдэг чинь те. Тийм мундаг хүн болгоно гэж хизээч хэлдэггүй штэ. Нобелийн шагналтан болгоно гэж. Зүгээр л сайн хүн болоосой, зөв хүн байгаасай, бие дагаад те бусдыг одоо ингээд нэг юм хорихорл учруулчдаггүй, нийгэмдээ юм те тустай ачтай хүн болоосой л гэж хариулдаг. Яг тодорхой асуух юм бол гэтэл харамсалтай нь бид нэр эсрэгээрээ тэрнийхээ эсрэг үлддэг байхгүй. Тийм байхын эсрэг харцдаг, ханддаг, заадаг, зөвлөдөг, тэгээ үлгэрлдэг. Тэгээ харамсалтай нь тэрийг ерөөсөй ойлгож чаддгүй. Тэгээ түүнээс улбаатаагаар яаж нэг вэхээр хүүхэд сэтгцийн хувьд гэмтэл авчдаг. Үүнийг нь childhood trauma гэдэг аахгүй. Хүүхэд насны сэтгцийн гэмтэл тийм. Тэгэхээр энэ сэтгцийн гэмтлийг нь бид нэр ойлгохгүйгээр мэдрэхгүйгээр цаашаа хүүхдэд одоо юу гэдгийг ингээд зөв бусаар харьцан яваад хахад улам хүүхэд өөрийгөө яаж нөгөө эрүүлэр ойлгож, сэтгэл хөдлөлөө эрүүлэр таньж, түүнийгээ эрүүлэр илэрхийлэх байтугай эсэргээр нийгэмдээ өөртөө гэр бүлтэй хүрээлэн байгаа орчиндөө хамт олондоо хор хоршиг учруулсан ийм л иргэн болж байгаа гэсэн үг байна. За жишээ авъя л та. Нэг хүүхэд амар ууртай. Тэ? Маш ууртай хүүхэд байна гэж бодъё доо. Нэг 10 настай хүүхдийг жишээ авч тэ. Ерөөсөө л нэг таалагдахгүй юм болох юм бол энэ дээр байгаа бүх юмыг авч идэнэ. Таалагдахгүй бол одоо юу гэдгийг нэг хүн чи над үлдлээ зогсоо гэж хоригл тавих юм бол шууд очиод түлхэх нь тэ хөшгөлнч гэдэг юм уу. Гэт нэг өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмж юм уур бухимдлаар илэрхийлдэг гэж бодъё л доо. Яагаад тэр хүүхд жишээлбэл уур бухимдлаар ингэж өөрийгөө илэрхийлээд байна вэ гэхээр гэдгийг бид нэр томчууд харахтаа энэ их муу хүүхэд, хүмүүжилгүй хүүхэд. Өстой нэрээ болохоо байцсан, засрахгүй. Өстой бухын юу лээ хүзүүнээс одоо хатуу матуу гээл те ингээл ерөөсө зодж л хүмүүжүүлнэ, алганы амт үзүүлнэ л гэж яриад байдаг. Гэтэл яагаад энэ хүүхэд ийм зан үйл гаргаад байгаа юм бэ гэдгийг суураас нь бид нар олж харж ерөөсө чаддаггүй.
тэнд ганцаар л явж яж болно. Тэнд магадгүй те хин нэгэнд одоо хайрлагдах хэрэгцээ байсан байж болно. Хамгаалуулах хэрэгцээнд дутагдсан байж болно. За магадгүй нөгөө нэг анхаарал халамж гэдэг байгаа нийгэм шиг те эцэг эхийн тэр нөгөө биегээ таньж мэдхээс ахуулаад л одоо тэр хэрэгцээнд дутагдаад ирэхээр л хүүхэд өөр төрж байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжээ танихтаа таньж чадахгүй байна гэсэн үг. Таньж чадахгүй байгаа хүүхэд чинь тэрийг яаж ирүүлэх хэлгүү? Гаргаж байгаа үйлдэлүүд нь дандаа эрүүл бас буюу хүчирхийллийн аргал байна гэсэн үг байхгүй. Ингээд өссөн хүүхэд ирээдүйд хэн болж байгаа вэ те? Бид нар харж байгаа шүү дээ. Наад захын авилгач, чуулгаач те. Ус орноо одоо дээрэмцэн тонулцсан хүний амнаас эрүүл мэнд бэлгийн эрх хэрэгжүүлээд халтсан ийм л одоо хүмүүсээр бид нар дүүрэх гээд шүү дээ. Тийм учраас бид нар хүүхдийг одоо баян гэсэн үг. Тэгээ тэр чинь хайрлаад одоо хамгаалаад байна гэдэг чинь эрхлүүлээд байна. Одоо улам одоо ингээл том толгойтой толгой дээр гарах гэдэг гэсэн үг хогтоосоо биш. Тэгээ хайр халамж чинь өөр шүү дээ эн чинь тий. Тэр одоо эрхлүүлэхээс өөр гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр чин сэтгэлийн хайр халамжаар өссөн хүүхэд одоо ямар ч байдлаар хүний эрх хэрэгжүүлөө бүр ялангуяа одоо бид нар яриад байгаа хүний бэлгийн эрх хэрэгжүүлөө тий. Хувийн орон зайд халтсан хүчирхийлэл үлддэг иргэн болж өсөхгүй байхгүй. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл таслан зогсооход биднэрт юу н ямар бодлого байгаад байгаа бодлого нь ямар төвшөнд хэрэгжээд бас ямар төвшөнд хэрэгжиж чадахгүй байна вэ? Уг нь Монгол улс чинь Аазда хамгийн анхны хүүхэд хамгааллын хуультай болсон улс орн байхгүй. Ааз твдээ. Айгу манлайлж байгаа шүү дээ. Тэгээ яг хоо нийтдорт 2016 онд тэгээ сая шинжлэгдээд гарсан. Гэхдээ байгаа хууль тогтоомжууд биднэрт яг тодорхой хангалттай. Гэхдээ яг тогтолцооны үед буюу ингээд том өргөн зургаар нь харах юм бол хангалттай биш ба та. Жишээлбэл юу гэдэг хүний нөөц манд нөгөө ажиллаж байгаа арга зүй, аргачлал тий мэрэгжлийн байж чадчихэв нүггүй юу. За тэгээ нөгөө удирдах байгаа энэ тогтолцоогийн маань одоо удирдах байгаа хүн маань ус төрч байгаад идэг. Өөрөөр хэлбэл мэрэц зарчмаараа уг нь бол энэ мэрэгжлийн хүн байх хэрэгтэй байтал тий нэг ус төрч буюу одоо асуудлаа мэдэхгүй ойлгохгүй байх хандлага байна. За тэгээ хүүхэд юм болохоор нөгөө ус төрчид чинь коноп дарахгүй штэ тий коноп дарахгүй буюу сонголт хийхгүй. Тийм учраас тэгдэг юм уу маш их одоо энэ төсөн мөнгө шаардлагатай байхад жилээс жилээр их тусмал одоо тий төсвийг бол тандаг, хасдаг, боодог сангийн ам дээр жишээлбэл юм жишээ байна. Жишээл хүүхд хамгааллын зардал бол энэ жил бол бараг 4 тэрбумаар бол бага батлагдсан байгаа байхгүй 2006 онд бол. Тэгэхээр энд бол нэг хүүхд өөрийнхөө төлөө дуурайд тий одоо бид надад ийм хэрэгцээ байна. Бид нэр ингэж энчээ зовж зүдэрч шүү. Бидний дад ийм хөрөнгө оруулалт оруулаа. Сургууль цэцэрлэх хэрэгтэй байна. Одоо анги танхим хүрэлцэхгүй байна гэж хэлж чадахгүй байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө эцэг эхчүүд нь нөгөө өдөр тутамдаа үр зэглэнээс ахуулаад завгүй ажилласаар хагаад юун хүүхдтэйгээ чанартай 5 минут ч ярилцаж чадахгүй л орондоо орж штэ тий. Тэгэхээр энэ өөрөө нэгдүгээрт ус төрчид одоо нэг юм попорх гэж гэдэг юм уу сонгуульд одоо юм юу гэдгийг гарч ирэх гэж одоо ус төрд гарч ирэх гэж олон танигдах гэж сэдв болгож гарч ирдэг сэдв мөн үгүй л мөн нэг бодлын тэгж бол би хардаг нөгөө бодол яг тууштай түүнийхэн төлөө яваад үнэхээр Монгол улсад хүүхд хамгааллын тогтолцоог одоо бэхжүүлээд сайжруулад тэг хүчтэй болгоод хүүхдүүд ингээд амнасаа алдаад байгаа хүчрхийл төртөөд байгаа алга болоод байгаа ч гэдэг юм энэ олон тохиолдлуудыг тоо баримтыг уг нь буулгах боломж тэднэрт байгаа байхгүй харамсалтай нь хүсэхгүй байна. Бас нэг бэрхшээл юу вэ гэхээр салбар дундаа уялдаа холбоо Монгол улсад айлч салбарт зөвхөн хүүхдийн салбарт энэ хүний эрхийн салбарт биш бүх салбарт салбар дундаа уялдаа холбоо үнэхээр одоо хангалтгүй тэрийгэ манай төрийнхөө өөртөө ч илэрхийлдэг. Жишээлбэл эрүүл мэндийн за зүгээр хоригч хамгааллын тогтолцоон дээр ярихад л те бэлгийн хүчирхийлэлд одоо өрцөн хүүхэд байлаа гэх юм бол бэлгийн хүчирхийллийнхаа улмаас жирэмсэн болцсон. За тэгээд магадгүй үр хөндүүлэх үү, төрөх үү гэдэг одоо эрүүл мэндийн байгууллагт очиход уг нь эрүүл мэндийн байгууллагаас нь тэнцээ цагдаагийн байгууллагт ингээ холбогдчихж байгаа. Гэтэл цагдаагийн байгууллагаас тэнцээ бүр хэрэг бүртгээд үнэхээр иргэн гэмтрийн шин чанартай үгүй юу гэд ингээд явж гин те. Гэтэл тэр дунд чинь зөвхөн эрүүл мэнд боловсролын хуулийн үйлчлэгээ хангалттай биш байхгүй да.
тэнд хүүхэд сэтгэл зүйн хувьд одоо асар том хүнд сэтгцийн гэмтэл авсан байгаа тохиолдолд тэнд нийгмийн ажлын үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, за тэг гэр бүлд нь магадгүй иргэн нэгтгэх үйлчилгээ, хамгаалуулах үйлчилгээ, аюулгүй байдал маш олон үйлчилгээний хэрэгцээнүүд тэнд гарч ирж итэл тэнд холбож суулчилдаггүй. Нөгөө сэтгэл зүйн үйлчилгээнд холбогдоогүй байдаг. Магадгүй холбогдсон байсан ч гэсэндээ нэг удаагийн сэтгэл зүйн одоо уулзуулаад орхитогч гэдэг юм. Гэтэл сэтгцийн гэмтэл чи өөрөө насан туршийн процесс буюу магадгүй биднэрт байгаа тэр сэтгцийн гэмтлээ насын эцлэх хүртлээр би тэгээд одоо амьдрах байхгүй юу? Гэтэл нөгөө тэр сэтгцийн гэмтэл буюу тэр трама надад миний амьдралд, миний бие дээр, миний оюун санаанд, миний сэтгэл зүйд яаж хизээ илэрхийг би мэдэхгүй, би таахгүй, тий? Магадгүй гудамжинд явж байсан чинь нөгөө хүчрхийл үйлдэгч шиг үнэртэйч гэдэг юм уу, хувцастайч гэдэг юм уу, өндөртөөч гэдэг юм уу, царайтайч гэдэг юм уу, хүн гудамжинд таарлах юм бол нөгөө 10 жилийн өмнө хүчрхийлд өртөжсэн тэр дүр зураг, тэр үйл явдал эргээ сэтрэх эхлэв. Энийг одоо нөгөө сэтгцийн гэмтэл одоо илэрж яана гэж хэлж байгаа байхгүй. Тийм тохиолдолд хүн ямар л бол ямар одоо үйлдэл хөдөлгөөнийг, зан үйлийг гаргаж болно. Магадгүй хичээл дээр сууж исэн чинь сургуулаасаа тий багшаасаа шүлээ авахгүйгээр шууд яваад өгч болно. Магадгүй хажуудаа байсан хүүхдийг гинт уурандаа цохиод авч болно ч гэдэг юм уу. Нөгөө бидний яриад байгаа нөгөө эрүүл бус аргаар л илэрхийлэх гэдэг аахгүй хүчрхийллийн аргаар гэсэн. Гэмтрийн тийм хор хохирлоор илэрхийлнэ гэсэн. Тэгэхээр тогтолцоо гэдгийг энэ маш олон өнцгөр хүрээнд хараасаа өргөн хараасаа гэдэг байгаа нь энэ утгатай гэсэн. Зөвхөн тэнд хуулийн зөвхөн тэнд одоо тийм эмч ажиллаад байснараа бидний хорч хамгааллын тогтолцоог аваад байгаа юм биш. Баян үлгэн ногоон урд жишээлбэл тий аслагдсан дүүрэг, аслагдсан сум орон нутагт тэнд магадгүй нэг эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртлөө гэх юм бол тийшээ очиж тэгвэл дуудлага мэдээлэлээр очих хамтарсан багийн зардал байгаа мó байхгүй Монгол улсад. Тэгээ тийшээ очихын тулд өөрийг хүлээсэн байгаа магадгүй засаг дарган ч гэдэг юм уу өөртөөхөө унаа тэргээр өөртөөхөө бензин тосоор ингээд очдог өөртөөхөө дуцсны нэгжээр одоо уцтаж туслан дэмжлэг гуйдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар ингээм Монгол улсын нөхцөл байдал онцлог тий одоо бас нэг юм өнгө соёлтойгоо холбоотой Монгол гэдэг ондоошилтойгоо холбосон Монгол хүнд зориулсан юм тогтолцоо өөрөө байх ёстой байтал харамсалтай заримдаа бид нар хуулаад ирдэг гаднаас үгүй болвол тэр хуусныг автоматар хий гэж ингэж тулгадаг. Яагаад тэгэхээр чи энэ ажлыг одоо альбан тушаалыг авсан цалингийг авч байгаа хүн учраас гэдэг байдлаар шахдаг тохиолдол байна. Гэтэл тэрийг хийн гэдэг чинь дахиад нөгөө нарийн мэргэжлийн ажил учраас тэнд нь холбон зуулчилгаж гэдэг юм уу одоо төсөн мөнгө байх хэвээр тий чадваржуулах юм байнгын юм тогтолцоо ингээд тэнд донд явагдчих хэвээр гэдэг юусоо олж харахгүйгээр л ингээд орхичоод идэг гэсэн. Тэгэхээр дахиад нөгөө хорхч маань хохирол үлдэнэ. Нөгөө тоо буюу статистик маань нэмэгдээд л байна гэсэн үг байхгүй. Нэг хууль батлаад за тэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой эмч томилоод, цагдаа томилоод, тий мэрэгчлэн томилоод явах нь бас Учир дутагдaltaй болоод байна шүү дээ. Тэн дээр бид нэр түрүү нийлж соёлын асуудал, эдийн засгийн асуудал, нийгмийн асуудал, сэтгэл зүйн асуудал гэх бүгдийг л харж иж энэ маань бүгдээ нөгөө тогтолцоо гэдэг зүйл маань ус гэдэг нь тий. Тэгээд магадгүй тэр мэдээж хүнд тохиолдлууд, хүнд асуудлууд, хүнд кейсүүдтэй ажиллаж байгаа тэр төрийн албаа агч чи өөрөө хүн штэ. Өөрөө сэтгэл зүрхтэй хүн байхгүй, хувь хүн, гэр бүлтэй тий. Гэтэл чи тийшээ ажиллах хэвээр бол маш хүнд хэрэгрүүд рүү одоо ажиллаж байгаа цагдаа нар байна, эмчнэр байна. Гэтэл тэр хүмүүсийнхэн бас сэтгцийн эрүүл мэндийг хайрладаггүй, оошоодаггүй, анхаардаггүй тий. Ийм нөхцөл байдал бас манай яг ийм төрийн менежментийн хувьд бол нэг нийтлэг бол харагддаг. Тэгээ тэндээс чинь улбаатаагаар хальширна штэ. Ажлаасаа хальширна. Одоо тий сэтгэл готрол, стресс бухимдал бий болно. За энэ ажлыг би хийж чадахгүй мэн гарна. Тэгвэл тэнд дахиад буцаад орж ирж байгаа нь тэгвэл дахиад туршлагагүй хүн орж ирнэ шүү дээ магадгүй тий. Тэгэхээр хэн хохирч байна? Иргэд бид нар л хохирч байгаа тий. Тэгэхээр энэ тогтолцоог харин энэ тогтолцоог тэгэхээр тэр эрүүлэр нь байнгын хөдөлгөөнтэй ингээл араа шүтнүүд нь бүх салбарын хүмүүс л араа шүт шиг ингээл хоорондоо уялдаатай ажилуулахыг ирмэлцэхгүй л байл гэж одоо энэ ус төрчдгийг л хараад байна. Нэг талаасаа бид нар үүссэн байгаа зүйл дээр гараад ирсэн байгаа кейс дээр тогтолцоогоо сайжруулах. За энийг
яг би бол өөртөө чинь ярьж байгаа л айгуу сайн ойлгож авлаа л да. Үнийг хэлгээд би нэг хууль ч юм уу те эсвэл нэг хин хэрэгжүүлэгч хүн байж гэж энэ маань ажилтна гэж бодоод байсан чинь эн чинь дахиад нийгэмтэй соёлтой холбоотой, уламжлалтай холбоотой энэ бүгд маань зөв ажиллах те нөгөө нэг өстой цэцэг ургуулахад хөрсөн байгаад, шорон байгаад, дагаар байгаад бүх зүйл нь байж ижил тэр цэцэг сайхан ургадаг шиг яг бидний эрүүл зөв амьдралыг бий болгохын тулд бүхэл тэр зүйл бүрдэл хэсгүүд нь бүгд байж иж хууль, үйлчилгээ, соёл, уламжлал энэ бүх зүйлүүд маань ингээд зөв байж иж л одоо сайхан нийгмийг бид нар бий болох гэдэг шүү дээ тий. Гэхдээ уул нь ингээд нэг миний хэлэх гээд байгаа санаа юу гэхээр сайн кейс бол гараад ирсэн. За тэгвэл энэ үед бид нэр тогтолцоогоор хамгаалах хэрэгтэй болчихж байна. Тэр маань нэг том бүрдэл хэсэг байгаа тахын. Нөгөө талаасаа бид нар яг зориод байгаа юм тасалан зогсоох ш тэ. Тасалан зогсоохын тулд юу хийхгүй байх хэрэгтэй гэдгийг бас дахиад тогтолцоогоор хэлж өгөх хэрэгтэй болоод ш тэ. Тэгээ тэр тогтолцоо нь өөрөө ажиллахгүй. Тэгээ харж байгаа үсттэй сургууль цэцэрлэг дээр одоо байнга л миний хүүхдийг зодлоо, загналаа, шийтгсэн байна, хичээлд нь оруулаагүй байна гэл одоо кейсүүд сошиал медиа, хэвлэл мэдээллийн байгууллагаар өдөр тутамдаа л явж шин. Тэгэхээр тэр тогтолцоо өөрөө эрүүл бас ажиллаад байгаа байхгүй тий. Тэгээ яг нөө боловсрлоор дамжуулж бид нар энэ хилээд байгаа соёлыг эрүүл болгоно, тэр зан үйлийг тий бий болгоно, эрүүл болгоно, өөрчлөлнө гэдэг байгаа юм нь хүмүүжлэлтэй соёлыг бий болгоно гэдэг байгаа юм болохоор зарим хүмүүс юу яриад байгаа манаа ч ээж аав эцэг эхчүүд өөртөө хариуцлах штэ гэж ярьдаг байхгүй юу. Гэтэл таны тэгж хэлж байгаатай адилхан танд юу гэмдэ та бүрэн бүтэн гэх юм уу да эцэг эхтэйгаа өссөөд тий эмээ өвөө чинь байгаад ах эгч дүү гээл нэг одоо юм уламжлалт гэр бүлийн бүтэц байдаг штэ тий. Тэгээд та тэр гэр бүл дотроо их ийм эрүүл хайрын дунд өссөн, эрүүл харилцаатай гэр бүлд өссөн байж болно. Гэтэл годомжинд тааралцсан тэр магадгүй танихгүй байгаад улмаад оржоо цэцгээ чинь тийм гэр бүлд өсөөгүй. Гэр бүл болгон ээж аав хүүхд гэсэн ийм бүтэц байдгүй маа. Маш олон одоо ийм динамик буюу ийм ялгаатай бүлгүүд байдгаа. Тэгээ магадгүй ээж нь одоо юу гэдгийг насаараа одоо хэвтэрд байгаа эрүүл мэндийн асуудалтай ч гэдэг юм аав нь шоронд ял идэлж байгаа болвол тий магадгүй тэнд одоо асрамжийн газар хүүхэд асарж байгаа хүмүүжиж байгаа болч гэдэг юм уу тий. Тэгэхээр эн чинь энэ болгонд бидний хэлээд байгаа шиг ээж аав тэнд нэг бэлгийн боловсрол олгоод хүнийг одоо хүн байх хэвээр хүний эрхэнд талдаж болохгүй хүчрхийл үлдэж болохгүй гэдгийг заадаг тийм нөхцөл байдал бүрдэхгүй тий. Тэгэхээр битгий ингээд нэг юм өөрийнхөө одоо нөгөө давуу байдал гэх юм уу да тий нэг привилеж гэж ярьдаг шүү дээ тий өөрт байгаа амьдралын боломжоор бусдыг бити тэгэж хараад шүүмжлээд байгаа ч л гэж хэлмээр санагддаг байхгүй юу. Тийм учраас боловсролын системээр дамжуулаад бид нар нэгдсэн байдлаар хүний эрхийг, гендер эрхтгч байдлыг хамгаалах, энэ соёлыг бэхжүүлэх, боловсролыг олгох зайлшгүй чухал. Нэг зөв үйлдэл маань дараагийн зөв үйлдэлийг гаргаж ирнэ. Тэгэхээр энэний тулд бид нар анханасаа л юу зөв бэ, юу буруу вэ гэдгийг болно. Нөгөө өстө зөвхөн гэр бүл дотор ярих биш, зөвхөн сургууль дотор ярих асуудал биш. Энэ маань тогтолцоогоороо буюу хууль, эрх зүй, за уламжлалт соёл энэ бүгдээрээ л яригдах хэрэгтэй байх нь тийм. Бүхий л орчин яригдах хэрэгтэй гэсэн. Түрүүний ярьжсэн хоёул энэ дээрээс улбатаа сэтгцэд суурилсан клиник үйлчилгээ гэдэг чинь энэ талаараа хоёул тодруулаад лээ те. Танай байгууллагаас энэ үйлчилгээг ямар төвшөнд яаж үзүүлж ийн яагаад одоо энийг за клиник үйлчилгээ гэж хэлээд байгаа юм те. Англиар trauma informed service гэл те approach гэдэг юм уу. Энийг нь монголоор бид нэр сэтгцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ аргачлал арга зүй гэж яриад та. Тэгээ манай Монгол улсад бол одоо бид нар байгуулагдсан цагаас хойш 2010 оноос хойш ер нь бол манай сэтгэл зүйч нийгмийн ажилтнууд сэтгцийн гэмтэлд суурилсан аргачлалыг хөгжүүлээд ингэ явж байгаа юм байгууллага. Өөрөөр хэлбэл ялангуяа гендер суурилсан хүчирхийллийн даван туулагчдад үзүүлж байгаа үйлчилгээ гэхээр тэр хуулийн үйлчилгээ гэж болно. Эрүүл мэндийн үйлчилгээ гэж болно, боловсролын үйлчилгээ гэж болно тий. За хамгаалуулах магадгүй юу гэдгийг нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ гэж болно. Тэгэхээр энэ бүх үйлчилгээг үзүүлж байгаа төрийн гэлтгүүгээр бүх үйлчилгээ өөрөө сэтгцийн гэмтэлд суурилсан ийм аргачлалтай байх ёстой. Бид нар бол ингэж ярьдаг ч тий хохирч төвтэй, хохирчийг хамгаалсан, хүний эрхэд суурилсан гэл ийм аргачлалуудыг ярьдаг ч тий. Тэгэхээр за яагаад сэтгцийн гэмтэлд суурилсан үйлчлэгийг бид нар энэ саяны хэлээд байгаа бүх хорчдод үзүүлж байгаа, даван туулагчдад үзүүлж байгаа үйлчлэгийг энэ аргачлалаар санал болгоод байгаа юм бэ гэхээр бид нар нэгдүгээр
дахин сэтгцийн гэмтэл учруулад байна. Өөрөөр хэлбэл дахиж хохироогоод байна. Дахиж одоо илүү одоо юу гэдгийг эрсдэл бий болгоод байна. Магадгүй бидний үзүүлсэн үйлчилгээ маань ээлтэй биш. Үйлчлүүлэгчд маань одоо тохироогүй, таараагүйгээс болоод мэрэгжлийн биш байгаагаас болоод дахиж өөр төрлийн гэмтэр хүчирхийллийн хохирч болох нөхцөл байдал аваачдаг. За жишээлбэл бид нар ажилтдаг нөө бэлгийн хүчирхийллийн хоригч дээр жишээ авъя л да тий. Бэлгийн хүчирхийлэлд өрсөн хүүхэд тэр дундаа ялангуяа ар гэрийн одоо юм дэмжлэг сул байгаа юм орчинд амьдарч байгаа хүүхдүүдэд үйлчилгээг үзүүлээгүй. Тэр дундаа сэтгцийн гэмтэл суурьсан үйлчилгээ үзүүлээгүй болвол тэр маань яваандаа магадгүй дахиж бэлгийн хүчирхийлэлд өртөх, магадгүй хүн худалдаа алах гэмтэрийг бэлгийн мөржлийн хоригч болох магадлал өндөр байдаг. Тийм учраас хүний хэлээд байгаа гэсэн үг. Тэгэхээр бид ерөөсөө өөрсдийнх нь туршлагаар, мэдрэмжээр, хандлагаар одоо тий ихтгэл үнэмшлэлээрээ тэр үйлчлэгийг үзүүлж болохгүй гэсэн. Энд чинь өөрөө клиник буюу нарийн мэрэгжлийн үйлчлэг гэж хэлээд байгаа юм тэр. Тэгээд тэр дундаа сэтгцийн гэмтэл суурилсан аргачлал байх ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл бид нар тэр хүчирхийлээс улбаатаагаар сэтгцийн гэмтэл буюу трама авсан байна да. Гэтэл бид нар тэр сэтгцийн гэмтлийг ойлгож мэдэрч танихгүйгээр үйлчлүүлэгчтэй үйлчлэгээ үзүүлэх юм бол ихэвчлэн буруутгасан хандлагаар бид нар үйлчлэгээ үзүүлээд идэг. За би нэг жишээ хэлэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн нэг 10 настай хүүхэд цагдаад байцаалт өгөх болсон. Тэгээд нэлээд олон жилийн өмнө би юугаар нь хулсны төлөөлөгчөөр нь ажиллаж ирсэн байхгүй. Тэгээд хүүхэд маань өөрт босын явдлаа цагдаад ярихтаа ингээ энийг ярихгүй. Ингээ манай аав харин намайг ингээд тэгээ миний хоолойг ингэж барьж агаад ингээд арх өгөөд тэгээд намайг ингээд өвтгсөн гэд ингээд мишээгээд ярихгүй энийгээд те. Тэгсэн чинь энэ одоо тоглоод байгаа юм уу гэж цагдаа нь ууралж босч ирээд энэ одоо тоглоод байгаа юм уу? Та юу болов яаваа гэдгсэн чинь наа чи худлаа зохиож яриад штэ. Та зохиож байгааг нь яаж мэдэж бас? Наад үг чи энийг гэдэг штэ гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нарт нөгөө сэтгцийн гэмтэл гэдэг одоо энэ ойлголтыг ойлгоогүйгээсээ мдэггүйгээсээ таниагүйгээсээ улбаатаагаар хоригчийг буруутгасан, хоригчдод ээлгүй, эсэргээрээ хамгаалах ёстой тэр нөгөө төрийн механизм тогтолцоог одоо цуурлаг үйлчлэг үзүүлэх гэдэг байгаа байхгүй. Хэрвээ магадгүй тэнд өөр хүн магадгүй ээжин ч юм уу өөр тэр асуудлыг сэтгцийн гэмтлийг одоо ойлгодоггүй, мэдэрдэггүй, энэ чиглэлээр ажилдаггүй, туршлагагүй, ар гэрийнх нь хамаатан садан жирийн иргэн орсон болвол хоёлаа уйлал загнуулаад гараад тэр хэрэг хэрэгсэхгүй болоод хаагдтал байсан баг. Одоо яг эргэж эргээ бодох нэ тий. Тэгэхээр үүнийг хэлээд байгаа гэсэн үг. Би зүгээр зөвхөн цагдаа дээр жишээ авч шүү. Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ маш олон талаар бид нэр хоригчийг буруутгадаг, эсэргээрээ одоо тий үзүүлэх ёстой үйлчилгээг үзүүлдэггүй, эсвүүлдэхүү хийдэг ийм нөхцөл байдал одоо хүртэл байгаа. Тийм учраас зөвхөн иргэний нэмийн байгууллагын энэ чиглэлээр одоо мэргэжиж ажиллаж байгаа байгууллагууд, мэргэжилтнүүд гэхээсээ илүүтэй төрийн бүх шатанд магадгүй 108-ын 102-ын дуудлага аваад очиж байгаа дуудлагын цагтаа хүртэл энэ сэтгцийн гэмтэл суурилсан арга аргачлалаар одоо ажиллах хэрэгтэй шаардлагатай л гэсэн үг. Нэг ажил хийхээр одоо зөвхөн одоо нэг хохирогчдод тусламж үйлчлэгээ үзүүлэхээс гадна те нийгмийн нөлөөллийн ажлуудыг бас хийж ин таад те энэ бол нэг нь болохоор нэг төр бумаар тэмцэх хөдөлгөөн. Энэ хөдөлгөөний утга учир энэ хөдөлгөөн хаанаас эхэлсэн бэ? Дэлхий дээр 3 эмэгтэй тутмын нэг нь одоо амьдралынхаа аль нэг үе шатад хүчирхийлэлд өртөдгөө гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагын одоо эрүүл мэндийн байгууллага буюу те дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол энэ статистикийг гаргасан байдгийг. Тэгээд дэлхий дээр амьдарч байгаа нийт 8 тэрбум хүнийг үзэх юм бол тэр нь 1 тэрбум эмэгтэй болдгийг байна. Тэгээд 2012 оноос эхлээд одоо Eve Ensler гэдэг одоо мундаг зохиолч, феминист юм зохиолч байдаг. Тэгээд видеогийн хөтөлбөр бас хүртэл байдаг эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх. Энэ хөтөлбөрийн 15 жилийн ойд зориулаад яг энэ 1 тэрбумаараа тэмцэе гэдэг ийм олон улсын хөтөлбөр анх бий болсон. Тэгээ одоо дэлхийд даяар бол 150 гаруй улс оронд бол зохион байгуулагддаг. Жил болгоны 2 сарын 14-өөс 3 сарын 8-ны хооронд зохион байгуулагддаг. Монголд манай байгууллага буюу хөрхөн зүрх төрөмс байгууллага 2013 оны 3 сарын 8-наас эхлээд энэ жил одоо ингээд 14 дахь жилдээ тасралтгүйгээр
энэ Нэвтэр Бумаараа тэмцээн гэдэг хөтөлбөрийг Монголд үндэсний хэмжээнд зохион байгуулж. За тэгээд Улаанбаатар хотод бол Сүхбаатарын талбай дээр бид нар энэ хөтөлбөрийг бол өрнүүлдэг. Тэгээд хамгийн гол нь охид эмэгтэйчүүдийн одоо эсэргүүцэлтэй хүчирхийлэл тасан зогсоох зорилготой. Гэхдээ энд тасан зогсоохтой бид нар мэдээж альва нэг одоо хүчирхийлэл эсэргүүцлийн аргаар биш, уралгаар, дуугаар, бүжгээр, уран зургаарч гэдэг юм уу тийм. Уралгаар дамжуулаад энэ эсэргүүцлийг одоо илэрхийлж мянган сая одоо тийм эмэгтэйчүүд дэлхийд дахинд одоо нэгдэж хийдэг. Тэгээ жил болгоны 3 сарын 8-нд бол талбай дээр бол Сүхбаатарын талбай дээр бол бид нар эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх алхалт хийдэг. Жигсаал биш алхалт хийдэг. Өөрөөр хэлбэл бид нэр тулгамдаад байгаа эрхүүдийг те жил болгон магадгүй юу яадаг одоо сэтвээ сонгоод энэ жилийн сэтв бол эмэгтэйчүүдийн бэлгийн эрх хэрэгжүүлэлт буюу хүчинтэг гэмт хэргийг одоо тасан зогсоох урьдчилан сэргийлэх сэтв. Яагаад энэ сэтвийг сонгосон бэ гэхээр түрүүн хоёулагийн ярианд өмнө гарсан те яагаад энэ хүчинтэг гэмт хэрэг бэлгийн хүчирхийлэл одоо маш их гарч ийн тэр дундаа хорчтын 90 гаруй хувь нь бол 90-95% нь бол охид эмэгтэйчүүд байгаа. За үлдсэн одоо 5-10% нь бол эрэгтэйчүүд гэхдээ хөвгүүд залуучууд байдаг. Өөрөөр хэлбэл эсрэгээрээ энэ гэмт хэргийг хэн үлдэж ийн вэ гэхээр яг үлдэж байгаа хүсийг нь хэлж байгаа шүү. Үлдэж байгаа хүс нь одоо 100% эрэгтэйчүүд байгаа. Гэтэ энийг маш сайн ойлгоорой. Бүх одоо эрэгтэйчүүдийг хүчирхийлүүлдэг гэж хэлж байгаа ерөөсөө биш гэсэн үг тийм. Гэхдээ хүчирхийлэлд одоо өртөөд байгааг бол илүү эмэгтэйчүүд охид байдаг учраас хүүхдүүд байдаг учраас үүнийг бид нэр гендер зөрсөн хүчирхийллийн илүү хорш даван туулагч эмэгтэйчүүдээ гэдгийг бол ярьдаг гэсэн үг. Тэрнээс биш зөвхөн гендер гэхээр эмэгтэйчүүдийн эрхийн эмэгтэйчүүдийн асуудал гэсэн үг огтоос биш гэсэн үг тийм. Тэгэхээр энэ бол статистик судалгаан дээр бол гарч ирж байгаа гэсэн үг. Тэгээ бид нар жишээлбэл энэ жилийн одоо сэдвээ эмэгтэйчүүд бид нар уриалахаасаа илүүтэй эрчүүдтэй уриалах байдлаар бол ингээ гаргаж байгаа. Тэр статистикийн тоог нэмэх гэхээс илүүтэй тэгвэл яаж энэ хүчирхийллийг одоо тасан зогсоох юм гэдэг дээр илүү соёлын гэх юм уу? Соёлын талаасаа бид нар нөгөө өөртөөгөө сурсан байгаа тэрний зан үйл ихтгэл үнэмшлийг өөрчлөх гээх талын ийм агуулга уриал азан бол тавиа явж байгаа гэсэн үг. Энэ подкастыг одоо энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсээс асуухад та бусдаас ямар үйлдэл ямар эс үйлдэхүйг одоо авахыг гэх юм уу мэдрэхийг гэх юм уу хүсдэггүй вэ? Одоо жишээлбэл би амраа руу өвдөс нь харж байгаа чи бол одоо мангар гэлчих юм бол энэ хүн яагаад намайг мангар гэж байгаа юм бол гэ бүр ингээ гайхаад эргэлзээд хүлээж авна За магадгүй чамаа ингээ сууж исэн чинь би ингээл цохоод авъя л та Тэгэх юм бол яасан гэж миний бие хүртэл халтж байгаа юм бол гэд бид нар гайхах штэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл би бусдаас ямар нэгэн үйлдэл эсвэл үг хэл тэр зүйлийг би авахыг хүсдэггүй болвол тэр үйлдэлийг бусд битээ гарга. Өөрөөр хэлбэл хин нэгэн сошиал дээр миний профайл зургийн доор ч гэдэм одоо энэ бичлэгийн доор айгу муухай үг ингээ бичлээ л Тэнгүүт би энэ хүн юу мэдэж ингээ намайг ингэж бичиж байгаа юм бэ гэж би ингээ имзэлж хүлээж авна штэ. Тэг яг тэр мэдрэмжийг тэгвэл бити бусдад өгвөл гэсэн үг. Тэр мэдрэмж төрүүлэхүйц үйлчлийг бусдад бити хийл гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүчирхийлэл үлдээд байна гэдэг шүү дээ бид нар яаж мэдх юм бэ таних юм бэ тэр нөгөө үлдээд байгаагаа тэгвэл бас мэдэж таних хэрэгтэй байна гэдэг. Тэгвэл бусдаас авахыг хүсэхгүй байгаа тэр нэг үйлдэл эсвэлтэхүүгээл бити бусдад үлдээл гэдэг. Тэгэх юм бол та хэн бусдын эрхийг хамгаалах гад бусдын хувийн орон зайг хүндлэх гээд байгаа байхгүй гэсэн үг. Яг энэ саяны нөгөө бэлгийн дарамт хүчирхийлэлтэй холбоотой зүйл яг юм гэсэн үг. Жишээлбэл таныг ухаангүй байх үед чинь таныг одоо ямар нэгэн одоо бие хамгаалах чадваргүй байх үед чинь гэдэг юм уу магадгүй та хүүхэд байж болно. Та магадгүй одоо саяны хэлгээр ухаангүй байж болно гэдэг ч юм уу ухаан алдсан байж болно. Эмнэлэгт одоо юм наркозонд орсон байж болно ч гэдэг юм уу Одоо надад ч нэг тийм жишээ өгдөг л та маа нэг 10 жилийн найзад маань наркозонд ингээд орсон, олгоо авахгүй л гад ингээд хөвтцэн. Тэгээд тэр чинь ингээд доогоор ингээд наркозд орчичаа шүү дээ. Ухаантай Яг тэгээ байж хахад метастазлик гэж байгаа юм чинь маа тэр найзад бэлгийн дарамт үзүүлж одоо бэлэг хэрэгт нь илсэн байгаа байхгүй. Тэр чинь жоохон 10 жил өгөх тахгүй да. Тэр энийг хэлээд байгаа гэсэн. Энэ олон нөхцөл байдалд эрх мэдлгүй байгаа, өөрийгөө хамгаалах чадваргүй байгаа хин нэгэнд танд илүү давуу байгаа тэр эрх мэдлээ
хүчээ битгий бусдын одоо тий эрхийг зөрчсөн байдлаар илэрхийлээч, гаргаач. Тэгээд давхар та өөртөө жишээлбэл тийм үйлчлэг ирэх юм бол хүсэхгүй шүү дээ. Хүсэхгүй байхгүй. Тэр юмч бол би хүсэхгүй л гэж бодож байна. Өөрийг нь яг ингээд ухаантай тэгсэн ирнэ ингээд орондоо хөвтөж яахт хин нэгэн хүн урж ирээд одоо бэлэг эрхнийг орлох юм бол тэр хүн бол одоо үнэхээр чихүүцэн зөвүүн муухай одоо тий агууц сүрм мэдрэмж авах байлгүй дээ. Тэгвэл тэр үйлдэлийг бити хийлдэл гэж хэлэх гээд байна гэсэн. Бусдад хүсэхгүй байгаа зүйл, өөртөө хүсэхгүй байгаа зүйлээ бусдад бити гаргаач. Яг үнэ. Тэгэхээр та тэр нэг муухай мессежийг, комментиг авмааргүй шүү дээ, тий. Тэгвэл тэр мессежийг, комментиг бити тэнд үлдээл л дээ тэр доор. Маш энгийнээр тайлбарлаа тий. Бид нэр яагаад энэ үйлдэлийг таслан зогсоохын төлөө ингээ байгаад байна шүү дээ тий. Байгаад байгаа учраас бид нар ингээ таслан зогсоох тухай яриад байна. Яагаад бид нар ингээ хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байгаад байгаа юм бэ? Яг үнэн. Тэгэхээр нөгөө хэвэнчсэн байгаад байгаа байхгүй. Нийгэм эдийн засгийн ч гэдэг юм уу, нийгмийн соёл хэм хэмжээ өөрөө энэ хүчирхийл үйлдэл нь хэвэн ингээ үтцсэн байгаад байна тий. Гэтэл бид нар урагшламаар байна шүү дээ, хөгжмөр байна шүү дээ. Хүчирхийлэхгүй, айцгүй, түгшүүргүй амьдрмаар байна шүү дээ тий. Жишээл гараал машинд хариулчих үедээ, мөргүүлчих үедээ, орой өдшгийн нэг нь намайг халтчих үедээ гэдэг юм айцтай би баймаргүй шүү дээ жишээл тий. Тэгээ тийм учраас бид нар энэ хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хүн болгонд хувь хүнд тохиолдсон байгаа тэр одоо айц түгшүүр, зовлон шаналлыг бид нэр зүрхэндээ тэгээд өдөр тутамдаа эдийн засгийн одоо тэр нэг юм мөнгө төгрөг олох гэж ч гэдэг юм уу те. Бишээс эдийн засгийн хувьд бид нэр ажил хөдөлмөрлөл ингээл амьдарч шүү дээ. Одоо шударга биш капиталист нийгэмд те. Тэгэхээр өөр тохиолдсон хүүхэд наснд, залуу наснд ч гэдэг юм уу те. Магадгүй өчигдөр, урчигдөр сар жилийн өмнө тохиолдсон байгаа тэр зовлон бэрхшээл, айц түгшүүр, тэр гэмтэргийн хохирч даван туулагч болсон байгаа. Энэ болгоныг бид нэр өөртөөхөн зүрхэн тэгээд яваад ах биш. Эсвэргээрээ бид нэр нэгдэж, бид нэр ганцаараа бишээ гэдгээ. Нэгдүгээр бид нэр энэ эв санааны нэгдэл буюу одоо эв нэгдлийг бий болгож байгаа. Дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэсэн үг. Хоёрдугаар хамтын одоо илааршил гэх юм уу да хамтаараа бид нэр хувь бид нэр илааршин хүчирхийллээс ангид баян те ирээдүйд бид нэр амьдралыг өөдрөгөөр төсөөлнө тэмүүлэн мөрөөднө бидний амьдралын чанар хизээ дээшлэх бол гэж мөрөөдөж явах гэхээсээ илүүтэй бид нар хамтаараа тэнд хөдөлгөөн өрнүүлж цугларч дуу хоолойгоо нэгтгэж ярьж тэмцэж магадгүй те бүжгэлж дуулж байснараа тэнд бидний нөгөө хүсэж байгаагаар энэ нийгэм чинь эрүүл болоход аюулгүй болоход чиглэх гээд байгаа гэсэн үг байхгүй. Тийм учраас бид нэг хамтын ийм харилцааг энэ хөдөлгөөнийг одоо нэг тэр бумаараа тэмцээгээр одоо энэ чинь зөвхөн нэг жишээ шүү дээ тийм нэг жишээгээр нь 3 сарын 8-нд бид нар ингээл бид нарт ийм асуудал тулгарчлаа гэхээсээ илүүтэй бид нар тулгарсан байгаа бол тэгвэл тэр асуудлыг яаж урлагийн аргаар тийм илүү эрүүлэр илүү одоо ийм хамтаж байдлаар илэрхийлэх юм бэ бусдыгаа өөрийгөө хайрлсан байдлаар бид нар зөвхөн 3 сарын 8-нд л одоо нэг тэр бумаараа тэмцээг гэдэг хөдөлгөөнийг 8-нд л өрнөд байна уу? Эсвэл энэ одоо 365 хоногт яг хөдөлгөөн байгаад байна уу? Яг үнэ. Тийм учраас бид нар баяр гэхээсээ илүүтэй үгний эрхийн өдөр гэдгийг бол бас сүүлийн үед бол харьцангуй тэмдэглэдэг болж байна тий. Гэтэл энэ маань 365 хоногт бид нар айцгүй түвшүүргүй амьдрах ёстойгийн төлөөл дуурах ёстой өдөр байхгүй. Тэрнээс нэг өдөрт бид нар цэцэг сарнаа аваад ч гэдэг юм уу хоолнд оруулаад нэг өдөр галт тогооноос хол байгаад бидний эрх хамгаалж чинь гэсэн үг огтосоо биш. Тэгэхээр наад захын магадгүй байгууллагууд ууг нь бол энийг эмэгтэйчүүдэд баярлуулад нэг цэцэг өгдөг хоолнд оруулдаг биш те. Эргээд нэг 3 сарын 17-нд нь 17-нд нь эрчүүдээ ингээ баярлуулдаг ч гэдэг юм уу те. Ийм бишэл байгаасаа буюу энэ соёлыг эвдэж те юм хэм хэмжээг эвдээ юм тогтцсон байгаа юм бухарцсан байгаа юм ээлгүй байгаа биднэрт ирээдүйн үр хөвгтдээ өвлүүлээд ямар ч ашиг тусгүй байгаа тий. Тэгээ хамгийн гол нь хүн болгонд энэ ч ээлгүй байхгүй да. Зөвхөн эмэгтэйчүүд хүүхдүүд хөгшөд хөгжлийн бэрхшээлтэй гээд байгаа энэ маргинал бүлгийнхэнд ээлгүй биш байхгүй да. Ирчүүдэд өөрсөнд нь ч ээлгүй. Бүх хүнд ээлгүй. Хүн төрлөختөн байтугай энэ хөхтэй хамтан дэлхий дээр байгаа энэ амьд байтугай бүгдэнд нь ээлгүй байхгүй да. Энэ одоо эрүүл бус гээд байгаа нэгтгэн эрх зүйн тогтолцоо соёл ч өөрөө. Тэгэхээр бид нэр эвдэх ёстой, өөрчлөх ёстой. Тэрнээс эмэгтэйчүүд бид нар дээр нь гарч сууна гэдэг байгаа юм огтосоо биш шүү дээ тий.
Зүгээр л биднэрт авах ёстой байгаа, эдлэх ёстой байсан эрхээ одоо эдлмээр байна. Яг бид нар одоо гудамжинд айцгүй, аюулгүй байх ёстой гэр орондоо ч гэсэн те боловсролын байгууллагч гэсэндээ би сурч боловсрох эрхээ жишээлбэл би хамгаалуулмаар байна, авмаар байна гэдгийг л шаардаад байгаа байхгүй да. Тэрнээс биш өөрт байгаа эрхийг, бусдад байгаа эрхийг одоо тий 2 болгоод байгаа, 3 болгоод байгаа юм огтоос биш байхгүй да тий. Манай нөгөө подкастын маань өмнөгц ч юм болохоор ингэж хэлж ирсэн. Бид нэр эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулад явна гэдэг маань эрэгтэйчүүдийн муудах гэдэг юм шиг зарим хүмүүс бодоод байна. Бид нэр тийм юм яриаггүй. Энэ бол ерөөсөө л аль альнийх нь аж амьдрал ахуйг за сайжруулах нийгмийн сайн сайхны төлөө бүгдээрээ хамтдаа энэ хүн төрлөختөн бүгдээрээ хамтдаа сайхан амьдрах тухай яриад байгаамаа гэж хэлж ирсэн. Яг л энэ л сая ингээл миний санд буугаал орж ирлээ л дээ. Тэгэхээр ер нь яагаад бид нар одоо ингээд энэ эцгийн эрхт ёс гэдгийг халаах ёстой гэдгийг ялангуяа яг энэ кейс төр илүү их яриад байна. Энийг бас зарим хүмүүст ингээд жохон ч гэсэн ингээд тайлбарлаа өгчүүлтэй. Эмэгтэйчүүдийн нийгмийн эдийн засгийн байдлыг нэмэгдүүлэн ялангуяа боловсрол нэмэгдээлдээ илүү их одоо боловсрол эзэмшиж гин, илүү цалин олж гин гэдг нь эмэгтэйчүүд ингээл нэг юм хол тасраал бараг л нэг юм одоо юу гэдгийг өөр ус бараг гариг төв дээр амьдрал зохиогоол эмэгтэйчүүд л ганцаараа энэ хорвоо дэлхий дээр үлдэх гээд байгаа юм шиг ойлгоод идэх байхгүй. Үгүй байхгүй да. Эсвэргээр эмэгтэйчүүд бид нэр илүү боловсралтай байх тусмаа бидний хүүхдүүд дийн одоо тэр эсэн мэнд байх те эрүүл байх амьнасаа алдахгүй байхад нэмэгддэг гинэ. Түүнтэй адилхан бидний цалин нэмэгдэхээрээ би үнэтэй цүнхүү бариад үнэтэй машин унаад ингээд өдөр болгон үнэтэй тансаг ресторанаар хоол иддэг юм биш юм байна л та. Бидний цалин нэмэгдээ, бидний орлого нэмэгдээд ирэхээр миний ард байгаа нөгөө асархуу буюу те миний асаргаанд байгаа одоо хүүхэд байд юм уу, хөгшөд байд юм уу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байд юм уу. Тэр хүмүүсийн аж байдал, амьдралын чанар гэсэндээ дагаад нэмэгддэг. Дор хаяж хүүхдүүдийг би мөнгө ихтэй болох юм бол хүүхдийнхээ эрүүл мэнд болон боловсрол хөрөнгө оруулалт хийх юм байна л та. Тэгээ ууг нь бол нэг бодлын бид нэр заавал тийм ачаа өөрөх албатай хүмүүс биш байхгүй да. Зөвхөн эмэгтэй хүн гэл хүүхдийнхэн шүдэн өвдсөн байна гэсэн чинь л ээж нь яасан ингээл цололдог биш те. Уг нь баймаар байна шүү дээ уг нь. Гэтэл яг уу үнэхээр та хэд хардаад байгаа бол бидний амьдрал аж байдал нэмэгдээ цалин үнэлүү маань нэмэгдэх юм бол дагаад миний гэр бүлд байгаа гишүүдийн амьдрал дахиад тий амьдралын чанар нэмэгдэх юм аа. Тийм учраас эмэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөр магадгүй одоо банкны салбарч гэдэг юм уу байдаг штэ тий. Тэгэхээр тэрийг битээ тэгэж ингээ хардаал учиргүй та хэдээс ингээл нэг юм тасраал та хэдийн дээр гарах гэдэг юм огтоосоо бишээ гэж бас хэлмээр санагдаад байна шүү. За маш ойлгомжтой энгийнээр тайлбарлаж өгсөн баярлалаа. Тэгээд урагшлах хөдөлгөөн гэдэг подкаст маань болохоор ер нь хүний эрх хэрэгчлөө, гендерийн тэгш байдал, эмэгтэйчүүд эрхийн төлөө хөдөлгөөн гэдэг маань ямар утга учиртай юм бэ гэдэг яг л ингэ тайлбарлах зорилготой байсан. Бас сая бит хоёрын яриан дээр гарч ирлээ. Тэгээд танд нэмж хэлэх зүйл байна уу? Би малгай тайлбарлаж. Ямар халуун малгай ус. Энэ болохоор мур малгай. Тэгээд яг эмэгтэйчүүдийн ер нь бол охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийл үйлдэхгүй. Хэрвээ тэр хүчирхийл үйлдсэн тохиолдлыг те одоо эсэргүүцнээ, урьдчилан сэргийлнэ, талсан зогсооно гэсэн утгатай бэлэг тэмдэгтэй малгай. Тэгээд англиар яг нөгөө pussy hat гэдэг нэртэй. Тэгээд яг зорилго нь болохоор нөгөө эмэгтэйчүүдийн бэлгээр хэрэгчлөөтэй холбоотой асуудлыг болвол нэлээд боомлдог те ялангуяа нөгөө эрэгтэй удирдагчид Америк нэгдсэн улсад жишээлбэл Трамп эмэгтэйчүүдийг аборт хийхийг одоо хорихт шийдвэр жишээлбэл гарч ирэлцэжсэн үед 2018 онд шиг санагдаж байна. Анх энэ pussy hat-ыг гаргаж ирсэн. Тэгээ Монголд ч гэсэндээ бид нар муу ялгаа авахгүй. Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг одоо таслан зогсооно, төвчгүй, үлдэхгүй гэдгийг одоо илэрхийлээд энэ зөвхөн эмэгтэй хүмүүсгүй бүх хүмүүс өмснө тийм өмсдөг юм алгаа. Тэгээ хамгийн гол нь гараараа бид нар ингээд нэхэд ингээд өмсдөг. Тэгээд 3 сарын 8-нд бас энэ малгайгаараа бид нар ингээд чигдэрдэг. Хэрвээ та магадгүй ийм малгайтай хүн ингээд явж явах юм бол утга нь те одоо хүчирхийлээс ангид юм байна. Хүчирхийлийг төвчдгөө юм байна. Энэ хүн чинь хөөрхөн зүрхтэй юм байна гэж харж болох нь шүү те. За ингээ баярлаа. Тэгээд хүн болгон хөөрхөн зүрхтэй, хүүхэд болгон хөөрхөн зүрхтэй өсөж тарнж Монгол улсын маань ирээдүй. За тэгээд энэ дэлхийн нийт маань бүгдээрээ
сайн сайхан амьдрах болтугай гэж хэлье. За баярлалаа.